Сайн та бүхэн нөхрий. За Crypto Station-ийн нэг та бүхэнд бэлэн боллоо. Яг сүүлийн дугаар хийчихсэн чинь дахиад нэг дугаар хийчихлээ шүү дээ. Тэглээ. За өнгөрсөн 7 хоног бол тэгээд хэлжтэй Trump-ын 7 хоног байлаа. Тэ гоё далаа нэг болж өнгөрлөө. За ихтэй Trump-аар дундалт нь орчтой. Эхний мэдээгээр өөр мэдээгээр авчиж гэж бодлоо. За тэр нь болонгууд Bitcoin ба хөрөнгө оруулалтын сангуудын гэсэн одоо хачигтай одоо нийтлэл юм уу да. За venture capital болон Bitcoin гэсэн чинь энэ юу болсон бэ гэсэн чинь 24 он бол ингээд Bitcoin-ууд аягүй сайхан жил болсон. Bull market эхэлсэн. Bitcoin өөр ингээд алаалсан. Хэнийг Бүгдийг алчихсан. Ялгаагүй юм салчихсан. За яг л өнгөчлөлтөд халаалсан. Тэгээд тэгсэн чинь өнгөрсөн онд эсрэгээр нэг хөрөнгө оруулалтын сангууд маань ерөөдөө төдийлөн хөрөнгө оруулалт хийгээгүй юм байна. Bitcoin лөө? Ер нь өөр төслөл гэсэн үг. Bitcoin бол халаалсан. Bitcoin бол алаалсан. Тэгээд юу Bitcoin ингэж хит ихт ингэ төвлөж одоо Bitcoin хит их алсан учраас магадгүй ингээд өөр одоо крипто төсөл рүү орох ингээд мөнгө бас өөр ингээд хамаа татчихудаа гэдэг зүйл яригдсан. За тэгээ 24 онд нийтдээ 2153 блокчейнтэй одоо холбоотой төслүүд хөрөнгө оруулалт авсан байна. Нийтдээ 11.5 тэрбум долларыг босгож чадсан байна. За гэхдээ энэ дүн болгоод 22 болон 21 онтой харьцуулбал бол бага. Харьцангуй бага гэж явах юм. За тэгээд өнгөрсөн жилд болгоод гэхдээ хөрөнгө оруулалт авсан төслүүдийн гол одоо төлөж исэн одоо юу гэдгийг онцлог нь юу гэсэн бэ гэхээр нэгдүгээр DeFi төслөсөн, хоёрдугаар нь блокчейн дэвтцийн төслүүд гэж байгаа. За энэ дундаас DeFi төслүүд нь болонгот бүр ингээд өмнөдөөс харьцуулахад өмнө жилдээ харьцуулахад 85% илүү хөрөнгө авч өссөн байна. За яагаад гэхээр дахиад нөө DeFi төсөл нь хэрвээ зөвхөн биткойнтой холбоотой бол гэж байгаа байхгүй юу? Биткойны одоо DeFi use case-ийг илүү хөгжүүлж өгсөн ч юм уу? Биткойныг ингээд ликвидтэй хийж болж байгаа. Тийм хөдөлсөнд байвал гэсэн одоо биткойн талбарт бас илүү хөгссөн байна. Одоо саяхан бас Binance дээр шинээр ланч пул хийж гарсан Solvi гэдэг зүйл шүү дээ. Solvi гэдэг чинь бас өөрөө биткойн стейк хийстэй холбоотойс биткойн төгөнд хамааралт бүхий төсөл байгаа шүү дээ. Тэгтээ ханшнал явсангүй. За ер нь ингээд онцлог хадахад нэг тийм юуны drop явах жоохон харьцангуй үнэлгээ багт төсөл байгаа юм болов гэж харж болохоор байсан. Нэг юу биш болоод launch юу ер нь launchpad гарах байлчлаа тий. Одоо ер нь launch pool, mega drop, airdrop одоо юу их явдаг болоо. Ер нь бол Binance BNB хадгалж байгаа хүмүүст илүү их airdrop-ыг ер нь mega drop, airdrop магтай юу өгөөд идэг боллоо. Launchpad бол ерөнхийдөө баг сүүлийн за баг жил хагас энэ гарсангүй шүү тий. Тэглээ. За тэгээд эсрэгээр за 24 он тийм байсан байна. 25 онд юу хэлэх вэ гэсэн чинь PitchBook.com гэдэг. За эдний болонгууд ингээд хөрөнгө оруулалтын мэдээлэл аюулсан тавьдаг сайт та тэгээс давхар сониуд үзье. За эднийх нь бол одоо ингээд 25 онд бол эсрэгээр 18 тэрбум доллар бол ингээд крипто бол орж ирнэ гэдэг зүйлийг солоог бол хийцэн байна. Эхний байдлаар за Galaxy Digital болонгууд ямар ч байсан өнгөрсөн оноос бол 50% хөрөнгө оруулалт бол нэмэгдэнэ гэдэг. Бас энэ жоохон төстэй дүү ойлгох цаг авч болдог. За гэлөөч гисэн 22 онтой харьцуулбал энэ бас бараахгүй юм. Надад 22 он бол 30 тэрбум доллар бол ингээд хөрөнгө оруулалт чадчихжээ. За одоогийн Trump руу гарыг. За тэгээ за би Trump-ийн жоох яаж амраа да. За ихэд Trump-ийн хангагаа өрхөөс өмнөх өдөр бол ихэд бол Trump гэсэн юм конийг за Solana network дээр гаргасан. За түүнтэй олоо дээрээс Solana бол яг унтардаг сачмаар л унтарсан. За тэгтээ Trump-ийн coin бол маш хэмжээний хөрөнгө оруулалтыг татсан. За altcoin index баг сүүлийн хэдэн сар байгааг хэмжээр дэшээ өсөд үзүүлээд доош буцаад онолтын үеийн орд ирсэн. За түүнтэй яагаад халбж байгаа вэ? Trump бол ерөнхийдөө бол энэ coin бол баг өөрөө мэдэхгүй шахав. Coin-ы ард юу болж байгааг энэ талаар баг мэдэхгүй шахав юм ярьсан. За түүнтэй холбоотой ерөнхийдөө ханшин нуусан. За ерөнхийдөө бол ханшин унах нь ойлгомжтойс яагаад бол хитрхи FOMO маяг байдаг те. Бүгд Trump гарлаа. Trump гэдэг coin-ыг бол бүгд авч хэлсэн. Тэр дээр дэлхийн топ 12 coin-ы одоо топ 20 руу бол шууд гараад ирчихсэн байгаа учраас ерөнхийдөө нэлээд ханш өсөөд бараг $80, $79 хүрээд унт үзүүлсэн. Түүн дээрээ ашиг хийсэн хүн бол энэ хоёр донд бол нэг байна. Шах. За ямар ч за өөр сонирхолтой үзэл ярих юм бол Trump одоо нэг эргэлж байгаа сонголтын үед нэг coin гарсан тийм World Liberty Financial. За тэгмээд энэ төслийн зүгээс Trump-ийн гэр бүлийнхэнтэй холбоотой ENS буюу Ethereum name service үйлчлэгчдийн тэр домен хавьд хотлож авсан байгаа даа. За тэгмээд энд юу хүлээжсэн бэ гэхээр Trump-ийн гэр бүлийнхэнтэй холбогдлоо өгшөөл meme coin гарах гэдэг байна гэдэг энэ хүмүүс бас мөнгө бэлдсэн хүлээжсэн. Нэрийнх нь гарцсан шүү дээ тий. За тэгээд энэ World Liberty Financial болонгот юу хийсэн гэхээр Ethereum Solana бас их хэмжээр хөтлөж авсан. XRP бас авсан байгаа. Тэгсэн
За тэгээд ингээд аяга хүлээлт ингээд засаад ямар ихтүүлж хажаад явжсан. За яг тань руу өрөх ясласан. Тэгсэн чинь Trump биткойн бодох крипто гэж юус дурдаг. Анхны крипто хэрэглэж болно гэсэн юм чинь тэгээд гаж юуч дурдаг гэдэг тэрнтэй холбоотой бас үн савлсан. За тэгээд Калифорни мужийн одоо Америк парламентын гишүүн гэх юм уу төлөөлөл болохдоо Maxi Waters гэх хүн болонгууд. За ингээд Trump мем coin гаргаснараа блокчейн төсөлтэй холбоотой бодитоор ингээд юм хийх гэж төслүүдийг ингээд хойш татлаа. Энэ төслүүдэд нь бол лайн боллоо. Тэгээд ингээд крипто засалын одоо хамгийн муу зүйлүүдийг одоо энэ мем coin-аар ингээд илэрхийлэх болно. Trump одоо ингээд удахгүй баг рак пул хийх гэж байна гэдэг зүйлийг бас ярьсан. За эсрэг талаар нь болонгууд өөр хүмүүс юу гэж хэлж байгаа гэхээр за одоо ингээд Америкийн хэрэглэгч, Аргентины хэрэглэгч, Эль-Салвадорын хэрэглэгч ингээд 3 хэрэглэгчүүд ингээд биткойны талд болчлоо гэж би хөөлөх нэ. Тэгээд Эль-Салвадор бас бол ингээд юу IMF буюу International Monetary Fund дээр нь бол бас тогтсон төрөд ямар нэгэн байдлаар ингээд санхүүгийн сахилга баттай байна гэсэн 11 биткойн авцсан байгаа. Тэгээд энэ бас асуудал үүсгэж магадгүй гэдэг бас ярьж байгаа юм байна. За энд бас нэг өөр нэг шүүмжлсэн хүн байгаа. За Mark Cuban гэдэг Dallas Mavericks гэдэг багийн одоо хувьч хийцэн байсан. Одоо бол Dallas Mavericks гэдэг багийн сагсан бөмбөг хариуцсан захирал. Лука Дончич худлаар тахгүй. Юу гэж хэлсэн бэ гэхээр ерөөсөө л одоо ингээд Trump-ийн гаргаж байгаа үйлдэл бол minted, printed, sold, fuck it гэдэг юм гэж байна. Ерөөсөө энэ зах зээлд ерөөсөө ингээд юм гаргалаа, зарлаа тий. Хэвлэлээ, гаргалаа, зарлаа тэгээ шаашаа. Тийм хүзүүлэг ярьсан. Тэгээд дараа нь бол өөр нэг сонирхолтой юм төвшүүлсэн. За би ч гэсэн юм coin гаргачих. Trump-ийнхтай яг адилхан. За гэхдээ та нэг гамблтмаар хуваар гамбл. Гэхдээ энэ төслөөс олсон бүх орлогоо ингээд Америк нэгдсэн улсын үрийг бууруулах зарцуулъя. Тэгээд блокчейн хаяг бол таанаас нийл тавьчих. Хүн болгон хинтээ явна гэдэг юм хэлсэн ба. Түүнтэй холбоотой ороод Trump-ийн coin авсан цааш. За хэдийн тентийн одоо хүүхдүүдийн нэрийг барьсан. За хүүхдүүдийн X хаягийг одоо тодорхой хэмжээнд аваад тэндээсээс худлаа хуурамч scam аягийн зүйлүүд хэмжээгээр явсан. Тэгээд одоо сүүлдээ барыг би аль нь үнэн аль нь худлаа барыг scam болж байгааг нэлээ. Барыг төөрөлд ингээ алдсан. Бас нэг World Financial гэдэгтэй холбоотой Trump-ийн тэр coin-ууд ирэхэд бол pre-order явьжсэн шүү дээ, тий. Урьдчилан захиалах авч ирсэн. Тэр барыг 20 хэдэн биллион доллараас махаа барыг тэр нэлийн дүүрэхгүй нэг 30-40% бэлэлтэй явьжсэн боловч за Trump гэдэг coin гарснаас хойш бол ерөөсөө нэг хоногийн дотор шууд sold out болсон. За дээршээ sold out болсныхаа дараагаар за ханшиг бол тодорхой хэмжээнд жоохон нэмээд дараагийн pre-sale-ийг бол зарлаад явчихсан. Тэгэхээр ихэд бол Trump тэр бол нэлийн хүмүүс FOMO орж байна. Тэгээ үүнтэй холбоотой нэг гоо анзаарсан зүйл юм CC. За ер нь бол FOMO эхэлж байна гэдэг юм ярьсан. Тэгэхээр бас FOMO эхэлж байгаа бол за FOMO-с тодорхой хэмжээнд үргэлжлээ. За түүний дээр бол энэ тодорхой хэмжээнд bubble хагарах аюултай гэдэг учраас магадгүй бас bull market-ийн төсөд ирж гинэ гэж хараад байна. За одоо ингэ дараагийн мэдээ болгоод аюул хэцүү болсон. За бид өөр мэдээ уншиж шүү итгэл хэлсэн чинь. За яасан гэсэн чинь Elon Musk-ийн Department of Government Efficiency гэдэг дөөж гэх тээ. За би яг ингэ бол нэг бичлэг үзсэн. Их хурал дээр баямаа гишүүн бас ингэ дөөж гэдэг Department of Government Efficiency гэж ярьж байгаа шиг л. За тэгсэн чинь эднийх ингэ албан ёсны сайтаа зарласан. Тэн дээр нэгсэн чинь дөөж coin лого байсан гэдэг байхгүй. Мэдэн дээр нэг зургийг тавьсан. Тэсвэр чи оруулах бах тээ. Мэдхгүй. За одоо ороод үзвэл байхгүй зөө. Түүнийг би ингэ мэдээд итгэх хэлдэг чинь. Энэ мэдээ намайг скам гэх тань таа. Тэр энтэй холбоотойгоор явж байсан дөөж coin-оос 11% өссөн гэж мэдээлсэн байна. Bitcoin-ийн бас Dogecoin дээр ETF хүсэлт гаргая гэдэг хүслийг өгчихсэн байгаа юм. Тэгэхээр бас одоо нөгөө хэдүүлгийн meme coin-ы оргил маань өөрөө бас бүр ETF-ийн хүсэлт гараад эхэлж штэ. Нус суурчлаа. За тэгээд явжсэн чинь за өнөр Trump millennium хоёрын бас нэг юм гоё түүх байт юм билээ. За юу вэ гэхээр хамгийн анх болгоод энэ засалыг low гэж Trump ярьдаг байсан. За тэгээд ярьдаг байсан чинь millennium юу болсон? NFT гаргасан. Араас нь Trump бас суур NFT гаргасан байдаг гэсэн. За тэгээд Trump-ийн NFT-г үнэсэл millennium NFT-г үнэ жоохон буурсан байт юм байна. За тэгс чи meme coin дээр болонгоо Trump-ийн NFT ингээл алж исэн чинь. Юу coin гараад алж исэн чинь араас нь millennium coin гаргасан. Тэнгууд шууд Trump-ийн coin унаал millennium coin үнэсэл алаа гэсэн. Ингэж уруу явсан байдаг юм байна. За тэгээд энэ хооронд нөгөө чиний ярьснаар хуурамч Trump болон millennium-ийн төслөд гараад нийтдээ 12,641 хүн валатаас 4.8 сая доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө бас алдсан гэдэг судалгаа гарсан байна. Харин тэрхэдээ сая нэг нэлээд халуухан 7 хоног болж өнгөрлөө. Тэрхэдээ альжаач бол крипто альжаач бол баг
7 оны нойрг байлаа гэдэг баг тиймэрхүү баг мем баг явуулсан. За тэгээд энэтэй холбоотой бас өөр нэг сонирхолтой юм гарсан. Osprey Fund, Reg Shares гэдэг хоёр газар ETF үүсэл гаргасан байна. За тэгэхээр ETF нь юу нөхөс бэ гэхээр Doge, Trump, Bonk, BTC ETH, Sol XRP гэсэн. Юу гэнэ? Doge, Trump, Bonk, BTC, Ethereum, Solana, XRP. Meme coin-уудын ETF үүслийг дунд нь хавсаад өгсөн юм шүү. Тэгээд Trump-ийн бас нэг сонгуулийн үйлчлэгийн үеэр яжсэн амралтанд биелсэн байгаа. Silk Road гэдэг газрын үүсгэн байгуулагч Ross Ulbricht гэх хүнийг сулсан байгаа. За энэ юу байсан бэ гэхээр энэ яадаг сайт байсан бэ гэхээр биткойноор төлбөр тооцоогоо хийж болдог хамгийн анхны онлайн дэлгүүр байсан. За гэхдээ энэ яг асуудал орсон бэ гэхээр энэ газрыг ашиглаад хүмүүс нэг хууль бус юу гэдэг марихуан ч гэдэг юм уу янз бүрийн бууч юм гэж зараад ихсэн ба. Энтэй холбоотойгоор бас нэг хүчний байгууллага хааж хориод тэгээд Ross Ulbricht гэдэг үүсгэн байгуулагчд нь болонгууд 2 life sentence гэж өгсөн байгаа. Насан туршид нь хорих ялыг өгсөн байгаа. За тэгээд та music hall keyword-ийг сонсдог бол 2 life sentence-ийг юу ойлгож байгаа. Би сайн тайлбарч чадахгүй. За тэгээд энэ ялыг болонгууд юу гэж үтсэн бэ гэхээр энэ бол ингээд амар хатуу ялаа. За ингээд эжилтсдгийн төрөг үүссэн одоо Matthew Warren гэдэг хүн бол одоо ингээд одоо хатны зардаг хүмүүсийн одоо энэ дилерүүдийн топ 5% ордог хүн. Гэхдээ энэ хүн болонгууд ерөөсө 6 жилийн ял хонож исэн. Тэгээ энэ хүний хувьд болонгууд зүгээр биткойн төлбөр тооцоо гэдэг сайт байгуулсан учраас илүү хатуу хандж ийм зүйл өгсөн. Тэгээд энийг бол ингээд өшөөж гинэ гэдэг. Тэгээд энэ хүн хоригдтоо бас 200 мянган биткойнтай байсан юм байна. За тэгээд энийг бол Америкийн засгийн газраас хурааж авсан байдаг. Түүхтэй юм байна. Тэгээд биткойныг ингээд бодит зах зээл орж арилжаа хийжсэн юу арилжаанд оруулж исэн гэдгээр бас биткойн сонирхдаг хүмүүсийн дунд бас нэлээд үнэлэгддэг ийм их юм ингээд сурлагдсан байна. Окей. За тэгээд Trump-ийн бас нэг нөлөө нь юу байсан бэ гэхээр App Store дээр iPhone App Store дээр Америкт болонгод ингээд financial sector-т болонгод дандаа криптотой холбоотой аппликейшнүүд тэргүүлж исэн байна. За тэгээд энэ саяны басан үйл явдал дээр болонгод Ethereum-ийн үүсгэн байгуулагч одоо хамтран үүсгэн байгуулагч Consensus-ийн бас үүсгэн байгуулагч Joseph Lubin-ийн хүн юу гэж хэлсэн бэ гэхээр за одоо мэдэж байгаа юм дээр үндэснээ хэлэхэд Trump-ийн гэр бүл бол одоо ингээд Ethereum дээр тийм маш том бизнесийн мэдээлэл бол ингээд угсарнаа. За хизээ гэдэг нь хэлж өгөхгүй. Гэхдээ энэ бол тийм төлөвлөгөөтэй байна. Тэгээ Ethereum-ийн технологиг бол ингээд засгийн газрын үйл ажиллагаатай холбоно гэж өөрөө бол итгэж байгаа юм билээ. За тэгээ энийг бас олон нийтэд хуваалцсан байна. Яг энэ магадлалаараа явах юм бол яг Ethereum дээр нэлээд буулна ш. Маягтай юм байна те. За тэгээд Ethereum дээр бас гарч байгаа layer 2 сүүн гэдэг төслийг та нар судалж үзээрэй. За хурдны хувьд бол ерөөсөө Solana төсөл нэг байгаа. Өвөл болчих. Түшөө тасчих. Spider-Man гэнэ сэтгэж хадлаа. Дуг нач. Өвөө. Таснаа. За тэгэхээр яах вэ? За. За Ethereum дээр гарч байгаа бас layer 2 төсөл байгаа сүүн гэдэг. За энэ болонгод ерөнхийдөө хурдаараа Solana давна гэдэг нэгсэн ийм төсөл байлээ. Тэгээд 22 сая долларын хөрөнгө оруулалт татчихсан. Энийг аав гэж юмш талгүй судлаад үзээрэй явж бас нэг ийм төсөл бас гарсан байлээ. Тэгэл Ethereum-ыг ална, Solana-г ална гэсэн төслүүд ерөөд их нэг хотлоо алсан байдаг. Тэр төслийг бас яах юм байна нэ. За явж бас миний хүрэх мэдээлэл энэ талд бол ийм байлаа. За ихэд Trump талбарт нэлээд мэдээ явуулаа тий. За бас Doge дээр бас нэлээд өөх мэдээлэлүүд явуулаа. За Elon Musk-ийн бас сонирхолтой үйлдэлүүд бас нэлээд дэлхийн нийтийг шуугуулад авлаа. За мөн сүүлийн үед бас мэдээ гарсан Binance дээр шинэ хүмүүс Anim гэдэг төслөөс airdrop маягаар гарч байгаа юм даа. Тэгэхээр та тодорхой хэмжээнд BNB хадгалдаг бол за Anim гэдэг coin-оос бас тодорхой хэмжээнд airdrop хүлээж авах боломжтой юм байна. За ингээд та бүхэн крипто дээр арилжаа гэхээр бол за Binance Page-ийг сонгож арилжаа гээрэй. За доор бол линк өртүүлэх юм бол арилжааны шийдвэрлээс 20% хөнгөлөх боломжтой байдаг баг шүү. За мөн Forex дээр бол сонирхолтой арилжаа сонирхолтой бол XM болон мотгсон Forex-ууд та бүхэн хамтарч ажиллаж байгаа. За тэгээд тодорхой хэмжээнд XM бол эхний ээлжиндээ $30 бонус өгдөг бол за мотын хувьд бол gold дээр ямар spread-үүд хасч юм те тодорхой хэмжээний дансуудыг нэх боломжтой байгаа юм билээ.
Тэгээд мөөрхөн хөрөнгө гэрчдмээргүй. За фандынаас амаар байл. За мат фанд дээр Elon Musk гэсэн гоё промо кодыг ашиглаад 10-20 хүртэл өгөлтийг хилээд холомжтой байгаа шүү. За ингээд техник анализ болон дугаа шууд орцгоё. За